байцгаана уу? Намайг Батнамиг гэдэг. Миний хувьд 2022 онд шинжлэх ухааны технологийн сургуулийн нано шинжлэх ухааны нэвтрүүлэг хөтөлбөрийн анхны төгсөж болон төгсөж байсан. Одоогоор бол Бүгднайрамд Солонгос улсын Инчоны үндэсний их сургуульд өөрийнхөө мэргэжлийн дагуу докторийн төвшөнд суралцж байгаа. Мөн суралцахын хажуугаар шинжлэх ухааны технологийн сургуулийн багш, доктор, профессоруудтайгаа хамтран олон улсын шинжлэх ухааны төсөл дээр ажиллаж хамтдаа судалгаа явуулж байгаадаа маш их баяртай байгаа. Өмнө нь мөн өнгөрсөн 3 дугаар сард Америкийн физикийн нийгмийн сэтгүүл болох AIP Advanced Journal анхны шинжлэх ухааны өгүүлэлийг илрүүлээд байна. Манай нано шинжлэх ухааны инженерийн хөтөлбөрийн тухай гэвэл энэ хөтөлбөрөөр төгснөө та бүхэн мөн ийм судалгааны тэргүүлэх чиглэлүүд болох нано технологи, материал судлалын чиглэлээр судалгааны байгууллагууд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажиллах, мөн гадаад болон дотоодын их дээд сургуулиуд профессор болж ажиллах, мөн технологийн компаниуд болон гарааны компаниудад ажиллах боломжтой зэрэг маш олон давуу талтай байдаг. За ингээд удахгүй ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд мэргэжил сонголтоо хийх гэж байгаа шинжлэх ухааны сонирхолтой, шинжлэх ухаанд дуртай сурагч та бүхнийг нано шинжлэх ухааны инженерийн хөтөлбөрт илсэн суралцахыг урьж байна.